Сайн байцгаана уу? Гараад ир влог маань яг одоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн боллоо. Гайх шинэ та нар гів гинтхэн шууд өөртөө хөдөө гол молын ирэг дээр ингээд зогсож гин гэж төсөөлсөн үү? Хэнийг оруулах болоо гэж бодож байна уу? Хөдөөхөөс хэнийг олох уу? Хөөх тэр араа. Адууга мал ялж байгаа юм шүү дээ. Үш тэр дутчих. Тэр дутчих уу? За. Угаасаа мэдж байгаа штэ та нар маань тий. Одоо бид нар маск продакшныхаа захирал хамаг бүдүүн дарга Монгол Улсын гавьяач жүжигчин Пунцгийн Эрдэнэ заах дээр зорин ирж байна. Өөрт нь бол хилээг байгаа найруулагчтай нь ярьсан. Яг одоогоор зураг авалт нь өнөөдрийн зураг авалт нь дуусаад байж байгаа. Тэгээд кинонд явсан учраас бид хоёр араас нь дагаж ирсэн. Кино натур дээр нь ирж байна. Одоо байгаа газарт нь очиод ахыгаа аваад хоёлаа байрсан утга буугаа авах юм тий. Явъя. Айгуу хөөрхөн. Тэр хараад ясч. Болчмор шиг сууч. Одоо ч ахыгаа дуутъя. Зээ! Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн өдрийг үлзий дэмбэрэлтэй сайн өдөр химээгээд. Муу хоёр дүүнэ. Хүндэт ахыгаа гараадэр влогдоо хүрэлцэн гараадэр влогдоо өрн залж орохыг урьж байна. Ингээд алт цэнхэр хадаг мөнгөн аяхтай сүгээ барьж байна. Ийм аим сүртэй болтой. Сандарчлаа. Би өргөдөд үү. Аль микийн ихлэгээс зүг. Бүгд нөө шүү. Бүгд нөө. Зүгээрсүү. Маш гоё сүг байгаа наач. За бай. Яа, чгсэн юм ч дорноо. Тэд энэ аяга угаасаа авъя манай ахих. Энэ манай машин ядаг байгаа. Хотлаа ирсэн. За зураг сайхан нөхө. Ер нь нэлээ явж байна. Тий. Дуусах нь. Одоо ийшээ юутай хэдүүлээ ийшээ суух юм уу? Тийш очиж. Энд нөгөө дуу муу аваад жоо ажилтаа байгаа шүү. Тийм үү. За тэгвэл юу яа. Үгүй. Ингээ та дууссан гэстэй зураг чинь. Миний хөл дууссан. Энд үйл ажиллагаатай. Тэгвэл ингээ бит хоёртой суугаад бит хоёр нэг юм отог болоод тэгээ. Тий. Хотын үг. Ямар юм бэлээ гэж. Хараад хадшгүй гэдэг шиг. Ямар ганги. Би ямар мохай. За хөдөөний хархуугаа аваад явъя да. Хөдөөний хартаа суугаа. Би бол энэ хаваа сайн мэднэ. Бисет за. Тэнд нэг бисет гоё бисет байгаа. Тэнд сууж болж байна. Энэ одоо манай Алтан булаг сумын ер нь төв гэж хэлж болно. Тэгээ сургууль энэ миний байрлаж байгаа дотор байр. Тий. Энд нэг 25 он ч ээж байна. Оо 25. Сар болж штэ тий. За сайн сайхан юу байна? Оо тэгэл ингээл явж штэ бид тэр. Юу дуурайд байна? Оо энэ ах маань уцаа наатамаа. Сандраад. Ингээ хаа биштэдэг мэрсэдэг ороод яах юм. Бид хэд гоё майхан зайхан л. Тийм үү хаана байгаа? Тий. Явна штэ одоо эндээс холдсон штэ хэдүүл. Тэгээ яв. Тийм. За тэгээ та. Майханд очих юм уу? Майханд очно. Одоо та майхна байрна. Өөрөө юу? Тий. Ядарч гин үү? Бари одоо нэвтрүүлэнд орсон чи. Аваад ууцсан юм чинь. Юуг нь аваад. Сүүг аваад одоо нэг өөр майхан бари да. Яс им ажил хийлэгдэх хөвгтүүд. Нийс уулгачаад. Тантай ярихгүйгээр найруулагчтай ярьж агаад. Тэгээд хаа байгаа газрыг мэдэж аваад. За харин тийм. Зураг дуусах үеийн тааруулж хотоос гараад. Тэгээд ирж байгаамаа. Уйлж хаалах. Тэр нь бүр хадаг сүрсэн чи бүр юу. Буцаад авчтай жоохон муухай тий. Хүмүүс одоо тэр дор загнаа штэ одоо. Өглөө хоёр. Уул нь хадаг сүөхөр төвчтэй өгчээсэн санагдав. Би ясны тийм үйл явдал оролцсон. Ерөөсөө тэг аяга авч байгаагүй шүү дээ. Тэгээд жахаж авччихээ. Авччихлээ. Тэгтээ аяга хурдан тайлбарлаад авчих. Би бас мэр хэсэг зогссон шүү дээ.
Гүү ямар гоё аяга гэсэн. Манай тэрийг тийм аяа шүү. Шүр авчихсан. За ахыгаа гоё юм. Ундагаад Оо байлаа. за баярлалаа. Энд чинь ийм хүү юм чинь бас гоё. Хөтөө байгаа хүнд. Хөтөө байгаа хүнд гоё гэж. За зураг авалт байх амжилттай. Амжилттай одоо энэ нэлээ явчлаа шүү. Энэ санамсар гэдэг нэртэй кино. Санамсар. Тий, санамсар гэдэг. Сони Тий, тийм. ер нь тэгээд кино нь одоо яг жанрын одоо драма, сэтгүүн триллер гэх юм уу мэдгүй. Би одоо сайн онч хийж мэдгүй. Тэр хавцаа. Одоо Тийм хэдэн чиглэлийн. Одоо нэг 80 ер нь 90 л орцсон. Бичээр 25 6 ончлоо шүү дээ. Тийм ээ тийм аюу болсон шүү. Тэгээ энэ нутагтаа одоо их ус хайтайхан дасаад. Ер нь амьдч маач юм шиг гэж. Нэг хот орчоод ирсэн чи их ирүү хараг санагдав. Энийг тогоо ороод ирсэн чи нэг гоё сэтгэл хайтайхан болоод. Тэний шаргал байраа харсан чи өөр. Бидний юунд байрлаж байгаа. Оё сурагчдын дотор байранд. За. Тийм энэ байрлал. Ой шин байр ах шиг байна тий. Шинэ байруу Шин биш. ажилласан юм байна. Ер нь гоё юу атсан юм бэлээ. Будаж мудаад янзлцсан. Хуучин байсан 10 жилийн сургууль байгаа л та. Тэгээ янзлж зэгцлээд будаад шунхтаад янзлсан юм байна. Тийм байна. Татан царай гарах юм байна. Оо сайх. Бид чи хэд сар болцоогүй. Төрсөн гарсан хүмүүс ирж байгаа юм шиг санагдлаа. Бараг үүлчин гал. Ирэх үе болохоор бас нэг тэгээ бие яриад. Хотын үхнээс зүгээр ялтхан ч шүү дээ. Тэгээ нөө битэрийн логийн комментэн дээр ингээд хамтлагийнхнаасаа оруулаач гэж коммент ирсэн. Тэгээд хамгийн тэгээд ахыгаа бас За. Тэглгүй яах вэ? оруулъя гэд яриад Гоё байна. Влог гоё амжилттай сайхан болж байгаа би бас. Онцгой ирэх харсаа. баярлаа. Их өргөн бүрэлдэхүүнтэй нүсэр ирж одоо намайг ч юм уу сандраагаад тал талаас камерууд Ер нь ингэхэр шийдлээ. голын ирг явж байгаа юм уу? Тий гоё бас ирснийхээ холдоод сумаасаа жоохон холсгээд тэгээ энэ удаад юу яа. Ах маань зураг авалттай тэгээд аюу удаан хугацаанд энд байгаа учраас тэр танаар майхан саваа бариулахгүй энэ удаад таны зүгээр болж байгаа. Тэгэж. Аюу боцтой байсан. Гоё газар байгаа юм байна. Харин тий сайхан газар. Ирээд мэдэрч шít. Одоо тэр нар жаа. Би болохоор яг энэ хаяа мэдрэг одоо яг ийм гоё газар ирсэн юм би одоод мэдчихсэн шүү дээ. Үнэхээр юу вэ? Энэ Ийм гоё газар байгаа шүү дээ. кино. Одоо энэ дэр нэг хүн явуучвал Тэгээд дууслаа. Тэгээд энэ дотроос ингээ сэлэл үсээ ингээ аква минь гарч ирэх гэж. Хүн одоо байгаа юм болоо да. Шоу харагдахгүй ч. Сая илээ явж исэн. За ямарсан баяртай байна. Хайгаа зориод ирсэн ах маань хүн гоё битэрийн урилгыг аваад хүрэлцэн ирээд зочноор ороо суужаад баярлаа. Одоо ирэлгүй яах вэ? Та ирсэндээ бас баярлалаа. Та хэдийгээр хараагүй судсан байна. Харсан чинь бас сайхан байна сэтгэл хөдлөөд. Алдар солонгосоос хашир нуулзаг юм тийм ээ. Тийм. Яа болоод байгаа юм бэ? энэ өнөөдөр ингэсэн нөгөө манай Монтай Монгол Энийгээ дэвшүүлчих. хамтуулаа шин санал өгч Тийм уусгах. тийм энэ юм. Эндээ очрыг олдгоо. За. Ингэ тийм байна. Ингээ бос тийм байна. Ингээ дундаа юм байна. Ингээ воо. Жавхагаас За. жавхагаас сунаад. Тэгшигчээс сууж би анх сухтаас ингэ суусан шүү дээ. Тэг яг ийм садл юм бол гэж боддоо шүү. Яах Ингэдгийг. Яа. Аагаар зааж. энэ боссын саналхгүй. Гэтэ энэ хөнгөө авсаах гоё юм байна Тийм байна. Яаж л яаж. Юу феноменонд явдаг хүмүүс нэг ийм санал өгж өгөр шүү тий. Тийм. Ихээл аваад явчих. Тий. Гоё санал байна. Янз юм байна. За гоё цай чанж байгаа бас. Тэгээд Оо тэгээ цай ууяа. цай болтлоос шээр зугаа гэдэг шиг манай Аа. гоё. Ширээг чимж байгаа.
Zebra International Distribution-ийн маань оруулж ирдэг юм гоё. Ундаагаар таныг дайдyaa. Баярлалаа. За. Таныг эргэж ирсэн эргэлтээр яаж байгаа биш байх ч гэдэг ч. Амттын шимтэн дунд. Нүд ирээж тогтохгүй шүү дээ. За киноны саналыг найруулагч маань тавьсан уу? Тэглээ. Дүрийн талаар бас. Тий, энэ Санамсар гэдэг нэртэй кино. Тэгээ жилийн өмнө одоо Батамгалгийн найруулагч байгаа. Санал тавиад энэ киноны энэ дүр тоглооч ээ. Тэгээд би өөрийг сонирхсан бас. Жилийн өмнө. Тий. Тэгээд ер нь бас энэ найруулагч ус өөрөө хүндэлж явдгийг бас хамтарч ажиллах надад боломж олдсон бас сайхан болсон. Тий. Дүрийн хувьд танаас тийс өөр дүр гэж сонссон. Тий, найруулагч өөрөө ч хэлсэн л дээ. Мэдээж нөгөө тоглох жүжигчтэй ч бас тэр хүн бас ер нь ямар юм тоглож байгааг бас мэдчихэл байгаа хэрэг. Тэгээд энэ бол ийм дүр байгаамаа. Тэгээ одоо зураг авалтынх нь 90% орцсон явж байна. Яг хөө тэгээд нэлээ хүнд юмнуудтай бол бас таарлаа бас хэцүү байлаа. Бид нар ч нөгөө тайзан дээр тоглоод дураараа дурж дунд ч юм хөрөө нөгөө жиргэж тоглолт хүмүүс нөгөө киноч бас өөр шүү дээ, тийм ээ. Илгэсэн дотор. Тэгээд тийм дээр нэг жоохон фейлтх юм аа. Дураараа хамаагүй дураараа яачих гээд ерөөс болж өгөхгүй. Тэгээд ер нь яах вэ тэгэл сорилтол тэгэл тулаал ямар ч сард гарах гал үзэл явж байна. Хэрхийг одоо мэдэхгүй шүү дээ. Тааштай ерөөсөө амарсангүй шүү дээ. Одоо энэ кино дуусаа тэгээ хамтлагийнхаа бас манай хамтлагч кино орно шүү дээ. Гэхдээ яг ингээ амархгүй юм байна. Энэ 6 сар бас ингээ яаж өнгөрсөн бүүмэд боллоо. Одоо ингээ манай маскин чин кино орно. Дараа нь тоглолт орно. Тэгэхээр нон гартал хэлээ. Ер нь загвал байж таараад байна л та. Сая одоо энэ ч яриад зурганд ороод 20 хэд хоног одоо өдөр болгон зурагтай байгаад одоо жишээлбэл оройтлоо хэд гэж унтаад өглөө эрт хэд гэрс ирэхгүй хүмүүс нөгөө нэг зураг авалт натурт гаргахлаар яг ямар процесс явагддгийг бас сайн мэддэггүй ард нь маш олон фронт ажиллаж яадаг тий тэгээд жүжигч байдаг. Оройн бол нөгөө нэг төлөвлөгөө гараад бүгдэндээ нөгөө групп чат руу явуулчихж байгаа шүү дээ. Тэгээ өглөө бол энэ үндсэндээ бол дандаа яг 6 цагт л бослоо. 6 цагт босоод бэлтгэл ажиллаа хийгээл объектын дээр очиод зураг аваад тэгэл яг ямар сценээс шалтгаалал бүр оройтол сунаал те ингээл явлаа л да. Өдрийн бас хит халуун нартад бас нэлээд зурганд орсон юм шиг байна. Орлоо. Арсыг харахад одоо энэ хартаа нэг юм тос өгд юм уу? Одоо нэмэртэй юу? Ядаж нэмж харахгүй шүү дээ. бүр нэмэхгүй шүү дээ. Black and white гэсэн юм. Харалтай яана. Бүрээс бомбор болсон биш тий. Тий, халуунд тэгэл наранд бас хэцүү байсаа хиламар оцолтоод халуун ч бас манараа дүгээ хэлж чадахгүй энэ төр бас. Тэгээ мэдээж кино бол ойлгочлоо байл тий. Манай ахмад ямар байдаг. Өгчөөс надад тийм. Олдгүй юу? Олдгүй. Хацтай өгч. Тосоо. Тосоо дээр ахмад загаас угаад идэг. Агуулаад хараад үлээ. Өгнө гэдэг сураг сонсчиход байна. Гарч явах юм тэнэлттэй авахд ер нь ингэж юм бэлтгэлтэй. Ийм хүлээл шүү дээ. Тэ айгу гой тосхаа заяа. Нарных юм уу? Тий, нарны манай ECB-тэй Монголигийн хамт олон оруулж ирдэг. Тэгээд гоё витаминтай нөө бусад нарны тос шиг ингээд зунгаарлаа цайраад байдгүй. Яг гоё юм чийшл үж. Арси чи нар салхи одоо ганц нар гэхгүй одоо энэ салхи шуурга шороо бороо гэх бүх юмнаас гоё хамгаалаа. Тий, яг одоо. Яг одоо Харин жоохон хожимдоод ирчихтэй. Гэхдээ яг вэ? Харин тий, хожимдоод ирсэн гэсэн нэмж харлахаас өмнө. Тийм ээ. Орно шүү дээ та одоо. Ямар ч найдваргүй болохоос өмнө ихтэй арга хэмжээ авчи. Тий. Үрдсэг хахаас өмнө гэж. Тий. Одоо тэгээ хот руу ордог дахиад амар гоё одоо жишээлбэл өөр найрлагч таныг юм хотын юм боссын дүрд харцсан байсан чи одоо. Аха дараа уулзах. Заха заалгыг тэгээд дуусна шүү дээ. Тэгээ бүр тэгээс өмнө ингэж өгсөн бас болжээ. За баярлалаа. Энд чинь одоо яг айгүй хэрэгтэй. Яг ийм үед бол жинхэнэ хэрэгтэй тос. Тий.
Тэгээ би энэ бодоод ахгүй юу? Таны одоо энэ тоглож байгаа киноны дүрийн хувьд ер нь жүжигчин хүн гэдэг маш их юм нюансуудыг гаргаж идэг, нэг инээдэг, нэг уйлдаг те, нэг стресстэй, бухимддаг гэл. Энэ бүхэнд яг нөгөө үнэн сэтгэлээсээ тоглож байгаа учраас энэ бие организм маань өөрөө энийг худлаа энэ хүн миний бие бол жүжиглж байгаа шүү гэж авдаггүй. Яг үнэнгээс нь тэр нөгөө нэг процессыг явагдаж идэг учраас энгийн хүнийг бодох юм бол ийм үйл явдал маш их явагддаг. Тэ? Тийш үү. Тэгэхээр энэ өдрийн халуун наран ч юм уу энэ нөгөө бас таачмаас нас Юма мартад сан удал ухаалч юм гэдэг юм. Үнэ. Насас явж байгаа. Тий. Үнэ. Ой, ярахнаас Ерөөс имзэглэхгүй юм. Тэгэхээр нөгөө нэг яг энэ кинон дээр тийм процессыг хүнд сценүүд байсан гэхэлэр бас тиймэрхүү юмнууд их гарсан баах гэж бодож байна. Оройн одоо ингээ унтахад зүрх дэлсдэг ч юм уу эсвэл даралт ихсэх ч юм уу те нэг иймэрхүү асуудлууд гарав уу? 2 хоног хоолоос өссөн. Оо. Тий нөгөө нэг бүр нэг одоо юу гэдэг юм бэ хүний галзуур солиорл хэсэг. Тэрнээ. Тэгээ 2 хоног хоолоос өгөөд нэг зурагтаа агаад идэг. Тэгээ сандраад нэг гой түүхээр бол оройн бүх аптекууд таацсан. Ямар арга хэмжээ авах вэ? За ямар ч ус нэг юм болж явах хэрэгсэн байдгүй. Тэгээ эмнэлэг дээр нь очисон чинь нэг настай хүн байж гин. Тэгээд өө сайн байна уу? Би одоо энэ кино зургаар ирсэн байна гэсэн чинь. Оо тийм үү. За тэгээд одоо би яралтай арга хэмжээ авч онгойлох хэрэгтэй гэсэн чинь. Хоолойны сөөлт нь болохоор нөгөө нэг өвдөлтийг биш. Нөгөө ачааллаас болоод яц тийм биш. Тий. Тэр чинь өглөө сар хүртэл орилцож байгаа болохоор. Тэгээд ингэсэн чинь эмч их эмч нь байж энэ сумын 10 20 бүр насаараа энэ нэмэлт ажилласан. Яг манай нөгөө өөрийгөө тооддоггүй хүний эмч биш шүү дээ. Яг тэр хүн бүр. Хөөе дүрээр байж байна. Яг дүрээрээ. Сэтгэл хөдлөөд нөгөөх чинь бас тэрийг яриад шүү дээ. Тэгсэн чинь өөрөө бас бүх юм хийд юм байна. Нөө галч юу Руугаа яагаад ингээ эсвэл надад тусал хийж өгөө дахиж ардын эмчилгээний ийм тан өгөө. Тэгээд ерөөс нөө хүүхэд одоо бүх эмчилгээ хийчихдэг нэг тийм сайхан юмтай таараад хоёлаа зураг хөргө ахуулаад техник тийм гоё тохиолдол боллоо. Тэгээд маргааш нь сайхан онгоогоо босоод ирсэн. Хоолой молоо гайг болоо. Сонин тий. Азтай. Тий, тэгээд хүнд сценүүд бас тэг зүрх мөрөх савлаад шүн мөн унтахгүй бас тэгсээд гисэн. Тий харин. Босоод агаар магарт нэг алхаж мулхаа тэгжээж нэг гайг болоод маргааш нь бас стресс нь яаж өгөхгүй. Тэгээ яг тэр жоохон тиймэрхүү сценүүд бол бас байгаа нэлээд байсан болохоор бас жоохон нөгөө халуун наранд ядрах мадрах гэхээсээ илүү сэтгэл зүйн талаас жоохон ядралаа гэх юм уу. Ер нь сэтгэл зүйн драма чиглэлийн кино юу? Тий, ер нь тийм. Сэтгэл зүйн одоо сэтгхүүн триллер гэх юм. Би одоо тэр уншийг хэлж мэдэхгүй юм. Дураараа хэлчихлээ шүү уучлаарай. Би өөрөө тэгж бодож байгаа. Тий, ер нь бол тийм нэг сэтгэл зүйн юу ихтэй тийм кино. Ерөнхийдөө үзсэндээ. Тэг үйл явдлуудыг нь ярьж болохгүй байх л та. Тий. Тэг яг өөрийгөө сорий гэж утсан. Тэгээд надаас бол хамаагүй хол юм байлаа. Тэр дүр нь бол та хэд намайг мэдж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь бол үндсэн ер нь юунд тоглож исэн. Тэрнээс бол хамаагүй хурдан нарийн хүний толгой ажилтдаг хүмүүс байдаг шүү дээ. Маш богино хугацаанд тэгээд ажлаа асуудал шийдээд ингээд зохицуулж идэг тийм дүр байлээ л дээ. Тэгээ яг сайхан багтаа ажиллаж байна. Дандаа залуучууд байна. Энднээс ч бас их юм суралцж байна. Бас киноны талаас ч бас их юм ойлголт авч байна одоо. За ямар ч гэсэн нэгэн сайхан уран бүтээлийн ард гарахад нэлээд ойлцчихсан байх. Энэ одоо энийг дуусгаад бүгдээрээ бас манай Mass Production-ы хувьд хуралдаад бас энэ 20 жилийнхээ зориулсан сайхан кино уран бүтээлэх ажилд орно. Тий. Тэр кино маань бол комеди кино байгаа. Тэрэн дээрээ л нэг дураараа тоглох юм дээ. Дураараа дургийг гэж. Комеди бол яг юу л та. Бас гоё багаараа те тоглолцсон дээр өөрөө комеди кино болохоор гайгүй ч юм хэцүү л те. Гэхдээ бол бас арай өөр л те. Энэ чинь бол бас хоёр жанрын юм гэдэг чинь. Энээсээ гарах юм болоо та.
Муухаараа тоглоод байгаа юм цаа ингээ. Ерөөс инээлэхгүй. За тийм ээ. Тэгээ одоо энэ жил одоо бас манай 20 жилийн ай болж байгаа. Айн ухтуулаад баярын дүргийа. Тийм шүү дээ. Одоо 8 сарын 7-нд Тий. манай 20 жил болж байгаа шүү дээ. 20 жилийн хугацаа гэдэг чинь одоо уртуулагч шиг бас маш хурдан өнгөрд юм байна тийм ээ. Тэгээ би бас эднэрт ингээл бас залуучууд ярьж лээсэн. Бид нар ингээд хогийн 365 хоногийн баг 300-д нь хамт байсан байна. Тэгэхээр бид нар чи ингээд бүр төрсөн ах トゥ шиг болцооцсон. Жаргал зовлон одоо бүх уналт бусалт алдаа оноогоо хамтдаа туулаад ирнэ гэдэг чинь бүгдээрээ нэг юм маш хайртай болд юм байна. Тэгэл яриад бас шинжилээ тэгэл 20 жил болцсон юм уу гэж бас хүмүүс асуугалнаа сурд юм аа ямар гоё юм бэ. Тэгээ ингээ баг хамт олноороо 20 жил ажиллана гэдэг бол бас сайхан дурсамж түүх юм аа л гэл хүмүүс бас. Багч байлээ шүү. Тэглүү. Нэг л мэдхэд 20 жил болцсон байна. Тэ? Би Дөнгөж лав саяхан анх орж исэн санагддаг шүү дээ. маскт ч бүр 22хан настай жоох биш. Юу алдартыг гэж. Юу алдарт. Миний чинь хажуу үстийн бигдэх орж ирсэн. Өөрийн хацдаг тийм шүү дээ. Англи бүгд ингээ шинээр хараа. Ингээд орж ирж байсан чи одоо. Одоо нэг Дөөч хүрчгээд ахтагаа ирсэн. Бараг эрдэнэ занаас ачаад. өөрийнхөө зовлог асуугаад байгаа юм уу яаж налдмалт ихсэж байна уу гэдэг. Даралт ихсэж байна. Чигш өгч байна уу? Зүрх ихсэж байна надаас. Үгүй. Бас эрүүл мэнд. Үгүй. Эрүүл мэнд нь бас анхаарат байгаа болтой санаа зовоод байгаа болтой. Яаж идэлсэн үү гэдэг. Сэдвэн тийш орчих гэдэг. Харин жоох юм ярьлаа тийш орчих. Үгүй юм чэнгэн жин. Гэхдээ одоо ингээ баригад маргад урд нь бол тийм биш байсан. Одоо ингээ баригад маргад дээр явж байгааг нахаараа бүгдээрээ нэг ингээ эмний хайрцагтай. Тий. Тэгээд ингээд юу юуных Тэр нь ингээд цагуудаа бичсэн. өглөө өдөр орой гэх тий даралтны эм Ходоны өвчин намдаах тэр витамин энэ витамин уухгүй лээ. ямар замбар Гэт санснаа бүгдээ амруу асчихчихлээ шүү дээ. Үгүй нэр ийм их хусдаг. Тэр нэг амар хуваараа бас тасалгаатай баг юм аа. тасалгаатай шүү дээ. Өөрөөдөө ийм юмнуудыг хийсэн. Ингээс үгүй юу хустагсан. Тэгээ ямар хийм авч явд юм бэ те? Ядж байгаа тэрийг. За нэг бүр бакетыг витамин бол яг л дагалдаа явчихлаа. Нэг мультивитамин. Тэгээ тэрийг хамгийн гол нь юу хамаагүй юмар даруулж явах юм. юу ч хамаагүй тий. Таас шингэл цаашаа оруулах гарал юм байв. Би ихтэй 3 витаминтай л явна. Яа зүгээр байх. Би нөгөө тийм хоол хийж байгаа байхгүй юу? Бас оройцсон гээд. Тэгээ бас тийшээ санаа зовоо. Суугаад байдаг. Юу цай маань юу болж байгаа? Харин тийм нэг цайгаа харцгаад Тэгээс ирээ заяа. Цайгаан харцгаад ирээд наа. За тэгтээ агаарт гоё нөө. Янзын сайхан байна нөө. Хотын стресс бухимдлаас гараад төвчлээс юу яачлаа. Бидний нэг 70 тийм юу байж дим биш нэг стресс. Нөгөө хотын шууган мууган тэр нэг юм. Энд ирээд ирээсөө би эхний 5 6 хоног гэсэн нам унтал. Тэгээд нэг тийм юу байж дим бэ. Байнгын нөгөө шууганыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр ингээд байнгын шууган тэр ингээд бид нөлөөлөл байж дим бэ. Энд ирээд ирээсөө нам. Оо яст унталт бол өстой гайхалтай. янзын сайхан. Хадгаа савээл. Хайгаад чинь тос болчихлаа юм байна. Дахиад нэг өгч. Хоёрыг юм. Хоёрыг өгч заяа. Ганцхан дүүрэндээ биш шүү дээ. Ингээ гар марандаа бас бүгдэндээ тэгэхээр. Бүхэндээ. Буруутай бүхэндээ тэгч. Энийг тэгээ хүмүүс нарны тос төрхсөн хүмүүс ер нь заавал оройд нүрээ бас цэвэрлж явах хэрэгтэй шүү. Угааж Манай мейкап харин хөрхөн цэвэрлээд над нэг юм маск тавьж өгд юм аа. Ингээ наагаад. Уг нь Тэг унтснаа тэр хатцсан. Чачаад игээ. Хөө хөрөө. уг нь арчлаад л байгаа юм байна. Арчилж байгаа. Арчлаад үдээс хэрэгтэй байгаа байхгүй юу? Арчлааг бол дуусаа шүү дээ. За тийм юм. Тэгээ одоо хамтлагийнх нь хоёр хүүхэд нь ингэж нэвтрүүлэг влог хийгээд зочноор ингэж ороод яриа өгөөд суух. Ямар санагдаж байна?
Айгуу гоё байна. Миний хувьд бол та хэдийгээ бас ингээд өөрсдөө бие дагаад гоё ийм санаачлаад хийж байгаад бол тэгэл айгуу сайхан байна. Тий. Сайхан санагдаж бахархмаар байна ингээд. Ийм сайхан баг хамт олон бүрдүүлээд тэгээд ийм сайхан үйл ажиллагаа явуулаад өөрсдөө. Тэгээд одоо амжилт хүсье. Өшөө гоё үргэлжөө те. Өшөө гоё юмнууд хийх байх гэж найдаж байна. За баярлалаа. Намайг бас ингэ нэвтрүүлэгтээ өрсөн их баярлалаа. Хүмүүс одоо бас та маш олон хүний бас анхаарлын төвд яваад байгаа. Нөгөө тийм байна. Тийм байна. Тэгээд нөгөө спортоор хичээлсэн. Тий. Тэгээд ямар спорт вэ гэж бас айгүйх асуудаг. Зурган доор нь айгүй хүмүүс тэгж асуусан байдаг. Та нөгөө заримдаа хариулахгүй байгаа харагдаад байна. Би нөгөө бас байнгын тэрэнд нөгөө хариулт өгөх бас нэг боломж байхгүй. Харин тийм. Яг би нөгөө та нар мэдэн шүү дээ ямар тарган байлаа те. Бараг 118 хэлтэй байсан юм шүү дээ. Тэгээд яаж турах гэл янз янзын моролдод ерөөсө болохгүй байгаа гэсэн юм аа. Тэгээд энэ жалам хар гэдэг Холимог толгойн тамирчин залуу гэдэг та. Тэгээд тэр дүү маань бид нэг уулзсан чинь та нэг манай багш нар очиод уулзалтгаач тэр турах гэж байгаа бол бас нэг турах арай өөр арга байж болох юм аа гэдэг. Тэгээд нөгөө багштай очиж уулзуулаад тэгээд тэр тулааны спортоор би одоо 4 жил хичээлж байна. 5 дахь жилдээ орж байна. Тэгээд яг хуу би бол 30 жил хайсан шүү дээ. Тэгтээ хөдөлгөөнөөр спортоор хайсан. Тэгээд эхлээд турах гэжсэн хүн чинь сүүлдээ тэр спортоо ойлгоод хобби болоод ойлгож эхэлж байгаа. Одоо бол ойлгож хичээллээд ерөнхийдөө бол амьдралын хэв маяг өөрчлөгдөөд эрч хүчтэй болоод бие хөнгөрөөд эн чинь мэдрэгдэж байгаа юм шиг байна. Өөрт мэдрэгдэх юм шүү. Эн чинь бие хаагаас гадна сэтгэл зүй энэ төр бол бас ингээд хүн өөрчлөгддөг. Маш юу одоо эерэг болно гэх юм уу? Стресс өхөмдлөгөө болж одоо өөрийгөө өдөрдох чадвар болдог. Тэр чинь зүгээр тулааны спорт гэдэг чинь зүгээр ингээд нэг тулалдаад идэг юм биш байгаа юм л да. Тэгээ цаанаа сэтгэл зүйн аягүй том. Тэгээд тэрийгээр ингээд хичээллээд маш үр дүнтэй болоод ажил хийх эрч хүчтэй. Сэтгэл санаа хөнгөн тэг өөдрөг ийм гоё болсон л та. Тэгэхээр үзэгчтэй одоо занаах маань яг амаараа хэллээ шүү. Тулааны урлагаар хичээлсэн. Тэр нь кудо гэдэг одоо Холимог толгойн Япон хувилбар нь. Тэгээ Кёкушинкай каратегийн 2 мастрын нэг нь өөрөө салаад энэ тулааны төрлөг 2006 оноос хөгжүүлээд одоо бол ингээд дэлхийд нэлээд их хүчийг авч байгаа. Айгаа олон Холимог тулааны нийлбэр байдаг учраас. Тэгээд одоо бол ер нь бол нэлээд ойлгож хичээлдэг болцсон. Одоо юу гэдэм бэ те? Анх бол зүгээр нөгөө нэг турах чиглэлээр явж байсан бол одоо тэр спортоо бүр дурлаад тэр спортоор бүр хичээлдэг спортын хүн болсон. Тэгээ таж бүстэй. Тий яг олон левел байгаа юм л да. Тэгээд тэр би нөө 3 дахь юун дээр явж байна. 2 дахь левел дээр явж байна. Тэгээд миний хувьд бол цаашаа нөгөө тамирчин болох биш учраас цаашаа ингэж тэр бүсийг ахиулах нь гол биш. Гол нь бол нөгөө бие хаагаа эрүүл байлгах тэгээ жоох ирч хүчтэй. Жижигчин юм чинь бас нэг формтой бие галбиртаа анхаараа тэр талаас нь хичээл цааш нь явчихна л. Тэрэндээ хүмүүс бүр харагдаад хүмүүс бүр дуртай болоод тэгээд тоглолт үзсэн хүн болгон таныг нэвтрүүлэгт орсон ч гэсэн тий кинонд байсан ч гэсэн хүмүүс хараад ямар гоё болсон юм бэ? Ямар гоё залуулаг, ямар гоё болсон юм бэ гэд. Тэгээд олон эмэгтэй фэнтэй болж байна. Мэдхгүй. Тэр бол над бол мэдчихэж байгаа юм аа. Би ийм ажилтай хар чи юу гэдэг. Тэгээ нөгөө нэг угаасаа чи ихтэй байхаар чи нөгөө нэг бас аюух овор нэмдэж штэ. Энд хэдэн нас нэмдэг ч юм дээ тий ер нь. Тэгээ яг жүжигчин хүний хувьд бол бас нэг тийм тарган марган байх нэг шаардлага бас байхгүй болцдог. Тэ? Яг тэгвэл гоо үзэж бас юу нэ яг. Зүгээр би ч угаасаа унгаа байх шаардлагатай байх. Тэгээ одоо яг 50 хүрж байгаа ч гэсэн 50 настай жүжигчин гэхээр заавал яг нэг эцэг үзэтэй байх хэвээр. Тэ? 60 ч гэсэн гоё кул байж болж байгаа учраас бас тэрийг ч гэсэн бас бодож байна. Жүжигчүүнээ нэг 60 ч гэсэн бас нэг уран бүтээлээ гоё хийгээд ирч хүчтэй байгаад гэдэг утгаараа бас нөгөө талаараа бол бас тэгж спортоор хичээлээд байгаа. Тэгээ эрүүл байх, гол нь эрүүл байж ижил юм хийн шүү дээ. За манай
үзэгчдийн бас зарим нь мэддэг байж магадгүй, зарим нь мэддэггүй байж магадгүй. Занаахын маань гэр бүлийн хүн бас урлагийн хүн байдаг. Тийм шүү дээ. Хүүхдүүд нь ч гэсэн мөн урлагийн та гэр бүлийнхэн талаар нэг жаа. За манай хан чи инх нар хөгжмөжийн сургуульд одоо консерватор болсон шүү дээ. Консерваторын шан зөвлөмийн багшарч одоо ингэ насаараа ажиллажлаа шүү дээ. Тийм шүү дээ. Олон жил болж байна тий. Маш олон сайхан шавнар гарлаа. Тийм, мундаг шавнар. 3 шанз 3 Шанзны 3 тийм. Ер нь гарч ирж байгаа энэ хөгжимчд бол бүгдээрээ шавнарл байгаад байгаа юм л да. Тэгээд олон сайхан шавнар гаргасан багш хүн байгаа. Би ч одоо 4 хүүхэдтэй. Том нь одоо инэрл архитектурын мэргэжил төгссөн тэрээр ажиллаж байгаа. Хоёр дахь охин маань төгөлдөр хуурч тий төгөлдөр хуурын хөгжим бүжгийг яагаад соёл урлагийн их сургуулийг төгссөн. Төгөлдөр хуурч гурав дахь охин маань бүжигчин. Мэргэжлийн бүжигчин одоо үндэсний урлагийн театрт бүжиглэж байна. Бага охин ч. Тий бага охин маань одоо 7 дугаар анги орох гэж байна. Энэ нөгөө нэг юм багын бичлэг нэлээ явсан шүү дээ. Та хоёрын Ярддаг. Айгүй их юм ярддаг тий. Тий тэр одоо юу ч ярьсан. Хил том амьдралын асар өргөн хүрээтэй л Асар тий. Гэж ирээл ярддаг тий. Өөрт нь одоо үзүүлэхэргүй ичээл үч. Яаж байгаа болоо гэдэг. Яаж байгаа юм би бишээ гэдэг хөөх шүү дээ. Тэр ёстой өөрхөн бичлэгээд тэгээ тэрийг одоо яг тэрүүгээр л төсөөлөд байгаа байхгүй юу? Ерөөс таараагүй байгаа болохоор одоо нэлээ өндөр том. Өндөр усуу. Тэгээд тэр чи ярихаж болсон шүү дээ. Нэр гэж ярих хэлсэн үү? Татад чангаачж хоёр яадаг болчиход аавтайгаа л яхаа хөөрхөн яриад. Ерөнхийдөө ийм бас ийм зөөлөн дуугай ийм намблаг тийм болчихлоо ш том болоо. Ааха гэсэн нэг тийм. Тэгсээ. Урлагийн хүмүүсээс урлагийн хүүхдүүд төрдөг. Эмчээ хүүхдүүд эмчлээ байдаг гэдэг шиг. Ер манай зан ах маань өөрөө бас маш гоё дуулдаг. Гөө биш нэг. Дуулгаа. Зүгээр л сахилахгүй таа л гэдэг болохоос яг дуулна гэхэр чинь. Үгүй бид хоёр бүр ярьцсан. Нөгөө дуучин алтан жаргал ороод тэгээд сайхан бас энэ дуу хөгжмийн талаар яаж мараад тэгээд нөгөө хөтөн дууны анги төгссөн биз дээ. Тэгээд Батбол Догшиг яриад талигч. Тэгээ манай нөгөө нэг тоглолтод ингээ багш ирээд ингээд бид нэр бүтэн тоглолтод уртын дуу заалгаад тэгээд нэг тоглолтод орж исэн. Эндээс одоо ганц тэр эрдмийг авч үлдсэн хүн бол манай заана ахаа гэх. Юу тийм үү ямар тэгээд обгшоод миний газар дуулахчаа солгоорой. Тэгээ миний дэ уртын дуу арай дуулж болохгүй юм байна. Ядаж бохины оролтоо чи тэгээд тэрнээс шүлжээ. Тэрэндээ зориглоод эрдэн засгаа. Ахгүй болсон шүү. Тийм ээ. Тэгээд тэрийг бас өвлөөд танаар хоёр том охин төгөлдөр хуурч мөртлөөсөө дуулдаг тий. Охиноос тий. Эндраач бас бүжигчин мөртлөө бас дуулдаг хөөрхөн. Би бол их дэмжиж байгаа. Тэгээ өөрөө одоо бас айгуу тийм сонирхолтой хүмүүст хүрсэн юм байл л дээ. Тэгэл амнаг бас асуугаад байдаг. Амнаа яагаад дуулахгүй байна? Сайн плейтаймер дуулсан гинэ сүлээд. Тэгэхээр одоо яг нөгөө маскын хувьд тэгэхээр бид нар нөгөө тоглолтод орох нэвтрүүлэгт орохлоор ер нь ярьдаг тий. Ингээл ер нь манай хамтлаг бол ингэсэн гэж ярьдаг. Энэ удаад болохоор маск гэж ярихгүйгээр зөвхөн таны талаар л ярих гэж бодохгүй юу? Тэг юу тий. Хайсаа асуугаа. Миний талаар бол яриад өгнө шүү. Тий. Тэгээ одоо сайхан аав нь байдаг. Ер нь ингээд уулзалтаж чадчихээн үү? Дандаа уран бүтээлд ороод ингээ яваад тахлаар бас тий уулзмаар байдаг, амжихгүй байдаг юм тохиолдлууд бидний хувьд бол ер нь байдаг штэ. Тий. Маань одоо 84-тэй хүн байдгийг. Маш хөнгөн шингээд. Хөнгөн шингээд сайхан. Өөрөө тэгэл хоолундаа хийгээл гэр орноос эвэрлчил тэгэл яваад л. Би бол аль болох завтал очтгийг. Очоод аавтайгаа сайхан ярьж хөөрөөд манай авч бас нэг тийм хөнгөн юмртай, хүн ягталтай. Тэгээд хоёлаа бас нэлдэж хөрөлдөө суух. За яг сэтгэл санаа жоохон тийм байх. Үйд бас очичдгийг.
Тэ нэг жоо юм алдаж юм очихаар нэг аав дээр очиж 2 өсөлөө суучаар бас нэг сэтгэл сэргэж байгаа юм шиг санагдаад. Тэгээ яг боломж орвол уцаар яриад байна. Тэгэхэд манай их яриад ахаар бас мөн. Аав нь ярихгүй бол сайн байл гэж ойлго. Тий. Ирүүл сайхан байл гэж ойлго. Тэгэл аав нь тулаал ярина штэ л инээж идэх санагдаж. Гэхдээ мэдээж ярьдгүй л яг уу бас минь тусын мэдээд яг надад л санаа зовоод байхгүй те нэг ажилдаа төрөлтөө нааша битгий санаа зовоо гайгүй л гэсэн санаагаар л хэлээд байгаа. Одоо нөгөө юуны аймгийн ой болно штэ. Наадмаар явж амжих болоо яадаг бол. Би харин амжихгүй болчиход байна. Энэ ажлууд ингээд ийм байгаа болохоор аймаар явж чадахгүй болчиход байна. Аав маань явуулсан явах ах нөхсөн 100 жил гэдэг чинь тийм. Тэ 100 100 жил гэдэг чинь бас очиж хэрэгтэй байх л та. Миний хувьд бол ажил хэрэгтэй учраас амжихгүй болж таарч байна тий. Урлагийн хүний хувьд гэр бүл гэдэг бас их орхигдох магадaltaй байдаг тий. Бүр тэр чигээрээ дандаа бүгдээрээ урлагийн хүмүүс байгаа тахлаар байхлаар нөгөө уулзалтах гэр бүлийн нөгөө уулзалтах хамтдаа байх мөчүүд ховор байх. Одоо нэг нь урлагийн хүн байхад нөгөө хэд нь бол яг ингээл байгаад байна шүү дээ гэртээ тий өөр мэржлийн хүмүүсүүд байж иж болно. Бүгдээрээ урлагийн хүмүүс болчихлоор яа гэм бол. Яг ер нь бол одоо ингээ бодохоор хүүхдүүдтэйгээ бас өнгөрөөсөн хугацаа их бага байж л гэж одоо бодож байна. Миний хувьд бол тий. Гэхдээ одоо бол яг боломж гарвал хүүхдүүдтэй бас ойрхон байх хэрэгтэй юм байна. Ажил ихтэй байсан учраас хүүхдүүдтэйгээ ойр байсан цаг хугацааг бага байж л гэж бодоод байгаа. Тэгээ одоо бол жишээ нь Индрат бол ерөөсөө уулзч чадсангүй шүү дээ. Индрат ч дандаа тоглолт одоо нэг жуулчдын тоглолт эхэлсэн. Тэгээл ерөөсөө уулзалтахгүй. Уг нь жоохон байхдаа бид нар дагаад кинонд хамт явуулсан шүү дээ. Одоо уулзалтахгүй. Нэг ингээл өнгөж байгаа харагдав. Сайн уу гээл. Өглөө ингээ байхгүй. Яг ийм байдалтай байна. Тэгээ нөгөө Индра дуусаад ирдэг аав нь ингээ гараа яваа. Нараач шалгалттай гээл өглөө гээл гараа явчихна. Тэгээ унтчих тэрэл унтна ерөөсөө нэг ийм л бужигнаатай л орж гарсан хүмүүс ингээ. Тэгээ сайн уу сайн. Сайн уу сайн. Тэгээ бас бодоход бид нар ч бас ажил ихтэй байсан байна тий. Тэгээ хүүхдүүдтэйгээ бас ойрхон байх хэвээр цаг хугацаа бас цөөхөн байж тээ. Гэхдээ одоо юу оройтох вэ? Хүүхдүүдтэйгээ сайхан ярьж өөрөө суух, илэн далангуу байх. Тийм мэд хэрэгтэй юм байна шүү гэж бас дүүнэрт бас захиж байна. Тэмээ одоо хүүхдүүд том болно. Том болохоор бүр олдгой байх юм байна шүү дээ. Бүгд ингээд ажилдаа төрөлтөө ингээл ингэчтэй юм байна. Сая монголчууд явсан чинь л яг нараа өдөр нэг хараад яваа. Тэ? Тэгвч чи яг ингээд бодож байгаа юм шиг ямар юу юм бэ? Хүүхдүүд бүгд байхгүй чи ямар юу болчих вэ? Тэгэл тэр чи иртгэл юм байна л да. Тэгээ бүгдээрээ тусдаа гараа явцгаана. Тэгэл манай хоёр нэг хараал үлдээ. Одоо яг тэгхэл байна. Яалчгүй амьдралын юу бол тийм байт юм байна. Хурдан том болоосаа гэл одоо бол тэгж байна шүү дээ. Тийм тэгэхээр залууч ингээд тусдаа гараад нисэл явцгаа чинь. Тэгэд бол жоох эвгүй юм байна. Эвгүй мэдрэмжийг би сая ингээл монголч нөгөө хамт байж байгаа ш нөгөө чи ажил төрөлтэйгөл явчихад сая монголч ингээл явсан чинь амар сонирмолч юм. Хамгийн эхлээл инрэл тусдаа гараа тий. Тэгээ хөөрхөн ачтай болсон тий. Тий хөөрхөн ач охинтой болсон нэг сэргэлэн бор. Хорголж нүттэй. Чанавэ. Тэвэдэг. Энэ заана гэдэг нэг чинь өвөр дэрнэ. Их цохимжиг нэр юм аа. Балдан тий. Гамба, болдог гоё. Саана. Тэгээ нэр шигэд байна. Өөр хийштэй. Гэхдээ одоо тэр гоё өвөө гэж дуудуулах гоё. Тий. Бас нэг амьдралын гоё яаж жаргал. нэг шат шүү дээ тий бас. Тэгээ залуучуудаа хэлэхэд хэлж байгаа нь аль болох цаг завыг гэртээ гэр бүлтэйгээ өнгөрүүлж агаарай л гэдэг санаа. Яг урлагийнхны тий урлагийн Болж өгвөл тий. Мэдээж зав Боломж гарвал тий. Тэгвэл боломж гарвал боломжийг гэр бүлтэй хүүхдүүдтэйгээ бол өнгөрөөж явах хэрэгтэй байлээ шүү гэж. Зана хайман их нэртэйгээ нөгөө гэр бүл болох түүх бас хөөрхөн хөгжилтэй шүү дээ. Да тэрнээс яриач. Нөгөө гэлдүүгээ ярьж мэрдэг. Мах цахаад ядаг гэдэг. Тараа л даа. Тий, ширээ шаадаг. Болох байлаа. Хөгжилтэй шүү дээ. Ер нь тэгээд хоёулаа хөтөлцөөл
оюутан байхдаа суугаал тэгэл тэрний гоё мөрөөдөл нэг юм хүсэл мөрөөдлөөрөө ингээл амьдрал одоо бодоход ингээд аюу гоё тэр нэг юм тэр үгүй би гэр бүлийн нэг гоё үндсэн нэг тийм бүх юм ингээд хоёлаа ингээд босоод эхнээсээ ингээд яваад эхэлсэн болохоор энэ амьдрал бас тийм гоё үнэтэй цэнтэй нэг нэгэндээ бас хайрлах тэр дурсамж тэр зүйлүүд ихтэл байдаг юм байна л та. Юунд 10 жил байхдаа ихэр одоо мөрөөдмтгий хүүхэд байсан байх нь байна. Тэгэхээр ер нь хичээл талдаа илүү юу, урлаг соёл талдаа юу, спорт талдаа юу, эсвэл бүр бүгдэнд л нөө юунд нь илүү сайн байсан бэ? Зүгээр анх тэр онц цойлсон бол тийм амар сурлан мурлагтай бол биш. Уртлынхаа юу ячдаг те. Уртгаа ингээ хийгээ явж идэг. Гэхдээ ер нь бол урлах дуртай байсан байж таарад. Гитар тоглоод бид нар чинь байнгын л ингээл нэг түмпэн барьцсан бөөнөрөө суугаал те. Тэгэл зураг мураг зурдаг барьдаг. Ер нь ерөнхийдөө тэр тал руугаа илүү байсан бол санагдаад байгаа. Хичээл хийсэн ч гэсэн нэг тоомооны хичээл жоохон сонирхолгүй ч юм уу те. Түүх мөн хөгжим спорт тэгэл тэр тал руугаа жоохон сонирхолтой. Багаас нь суурн ингээл яваал байсан. Тэгэхээр удам талдаа ер нь жүжигчний юм удам байдаг. Тэгэхээр манай аав бол аюу сайн бүжигчин байсан юм бэл. Түүх ирэхэд гудамжинд явж байхад нөгөө ардын бүжигчин хингаа нэр юм. Гарсны гой залуу явж байхад гутан шууд дуудаа шууд бүжигчингээр аваад тэгээ аав ярьдаг байхгүй. Жинхэнэ торт ингээд тавьсан бүжигж байгаа тэрний шалан дээр нялх гээл. Жинхэнэ торт бүжиглжсэн гээ. Тэгээд манай аав ээж хоёрын зураг байдیں۔ Аав аккордеон тоглодог. Ээж бол бүр гоё дуулан тасархаа. Цангинсан болоотой. Тэгэл тэр хоёр маань энэ соёл урлагийн 10 хоног гэж тэр үед ингэж болдог. Тикат гэж болдог байсан юм л. Тэгээд тэргээр хоёлаа нөгөөх нь аккордеон тоглодог. Ээж дуулаад ингэс нэг зураг байдгийг. Тэгж танилцаж энэ гэр бүл болж исэн болохоор тэгээд нөөц нэг хүүхэд нь тийм урлагийн жүжигчин болох байсан л байж таа. Тэгэхээр нэг юм бас байсан л байл та тийм ээ. Жүжигчин болохгүй байсан бол яг уу. Жүжигчин болохгүй бол нэг бол би хэлний хүн болох байсан баха. Гадаад хэлний дээд эсвэл зураач болох байсан байж магадгүй. Тий. Бас их гой зурд заанаач. Ямар бүр нөө шок зурна гэдэг шиг те. Шок зургийг бол бүр амар хамтлагийнхныхаа бол гаргаахгүй зурдаг. Бараг нүдэ анжгаад зурна. Нүдэ анжгаад бүр ингээд бүр хэтрүүлэхтэй зурна. Уран зураг бол өстой яалтчвал хинч заажгүй өгдөл байсан. Багаас 3 настайгаас зураал тэгэл юм зураг хинч хэлбэргүй зурсаар байгаа л. Тэгэл юм зураач олон хүмүүс харамсдیں۔ Намайг. Манай бас зураач гавьяат зураач хүн байдаг манай ээжийн садан. Тэр хүн толгоогоо шагаал. За яг жүжигчин яг болох нь бол ихтэй л гэдэг. Зураач юм байхгүй. Өөрөө жүжигчин тий болно гэхдээ зураач гэдэг харуулсад байдаг. Тэгтэл зураач хаяагүй юу тэр алга болохгүй өөрийн гэсэн тэр авьяас бол хийж алга болох юм. Тий би боддсон юм л да тэр зураг зурдаг байсан маань бас жүжигчин болоход нөлөөлсөн байхаа. Тий. Яг бол зураг зурна гэдэг чинь нөө сэтгэлгээний юм хийдэг нөө. Тэ тэр чинь нөө тэгээд ингэж ургуулan бодох ч гэдэг юм уу тэр талаасаа бол бас над жүжигчин болох тэр зураг зурдаг бас нөлөөсөн юм болов уу гэж боддог шүү дээ одоо. Тэгээд жүжигчний мэргэжлэр сонгоод оюутан байх үед одоо ер нь хэр их өлсөж исэн бэ? Тэрийг ярил таа. Амар гэж. Юу. Чи юу дайны үе юу гэж. Тэсний зах зээлийн үе яг оюутан байхгүй. Би айгүй азгүй оюутан байхгүй. Яг 90 онд оюутан болчихсон шүү дээ. Бүх юм нөгөө яг зах зээлд ороод намайг төгсөл яг нөгөө хүнд үе байхгүй. Яг төгсөл. Тэгэхээр чи жинхэнэ яагаас бацхгүй. Тэгээ сүулдэ жоохон ядардаг байсан сүулдэ нөгөө чангараад нөгөө өсгөлэн чон шиг. Хэр арга юм бод. Яха. Усуугаал чангараад. Усуугаал цаднаад. Усуугаал. Тэг төгсөө гэдэг байхгүй. Тэр үеэр чинь тэгэхээр нөгөө 8-ны үе маш их хөгжсөн шүү дээ. Тэр тал руу ер нь хөгжсөн үү? Тийм тэр тал руу явжсан 8 болж явуулгүй яг энэ чинь хөгдөнгөө алдаад 3 дугаар курстэй. Ус руу 8 ээж яваад. Тэгээд хэдэн 3-4 сар болчихлоо. Тэгээ ирээ хурлаар ороод. Яна. Багш минь намайг тэгэл нөгөө яг дипломын ажил эхэлсэн 3 дугаар курст тэгэл явчихаа. Багш маань ганцхан болчихсон. Тэгээ нэг сургаггүй болцсон. Тэгээд энд юунд байж байгаад Свердловскт байжсэн чи одоо Екатеринбург
Байсан чи харин соёлын ажилтны ангийн нэг залуудаа таардаг байхгүй. Тэгээ юу вэ сонь сайхс чинь. Соёсоос чамаа бөө юм болж байсан чинь. Танаа ч нөгөө нэг диплом ажиллаа хийх гээ. Тэгээ чи яахгүй маахгүй ирээд. Тэгээ яг нөгөөч нэг жоохон 8-ны амтанд орцсон. Аа. Тэгээ дээш хараа хөвтөхгүй. Яах вэ? Ингээ хийгээдвэл мөнгөтэй байгаад идэх. Тэгээд нэг 3 жил сурцсан нэг юм байгаад идэх. Аюу харамстай хайчих гэхээр бас болохгүй. Тэгээ яг юуны төлөө зүтгэсэн юм бэ чи? Би яах ч тэнд 3-4 жил сурсан гэж бодчихсон. За ерөөсөө очиж сургуулаа төгсөе гээл. Бүх юмыг хаяал. Тэгэл ирээл багш маань өөрхийн намайг тэгэл аваад үлдсэн л дээ тийм сөөгт төрлөөс л та. Тэгэл хүчээр байдлаа хэлээл тэгэл дипломын ажлыг итгэсэн та. Тэгээд одоо ер нь ерөнхийдөө 3 жил сурцсан хөхт. Тэгэл төгссөн та. Одоо таны төгсөлтөөс чи одоо хийх юм байна. Манай ангиу. Танай ангиас чи одоо. За манай ангиас ч одоо баясгалан байна. Наран театрын. Тэг баясгалан. Наранбаат гэж одоо дуу оруулагч алдартай. Сугрын болор одоо манай суйсын багш доктор. Одгийн гэдэг одоо манай одгийг мэдэн шүү. Одоо киноны олон зургийн даргаыг яваад байгаа. Алтан багна гэж нэг алдартай Ромео тоглож ирсэн драм театрын. Одоо Америкт байгаа. Тэг Америкт байдаг тийм. За Иня хүү гэж байгаа. Манайхаас чинь өөр чи Атармаа байгаа. Атармаа болохоор Германд одоо байгаа. Манайд 1-р курсэд техникийн багш тийм байсан. Тайзны ярианы. Тайзны ярианы багш байсан. Ийм хүмүүс төгсөж ирсэн байна. Манай зана ахын маань багш нь энэ чинь ганц Манай төмөр багш байсан. ардын ганц төмөр уртнасан сургуулийн зөвцөлтөн соёлын зөвцөлт уртнасан гэж 2 багш. Сүхвэ гэж багш байлаа гийдсэн. Тэгээ 2-3 дахь курс хүртэл багшсан. Одоо энэ жагаа ах урнагч энтертэй гийц төгссөн. Тий. Ингээд 3 багштай төгсөөд тэгээд орчин үеийн театрт анх ажиллалаа. Төгсөөл шууд орчин үеийн театрт ороод тэгээд драмын театрт дараа нь ороод тэгээд драмын театрт байжгаад өнгөт тийнэд ороод тэгээд өнгөт тийнэд байжгаад тэндээс чи маск. Тэгээ өнөөдөр одоо ингэ сууж байна. Амьдралын замл товчонд байна. Ажлын замл. Гэхдээ манай заана ахыг ингэдэг байхгүй юу? Тайзан дээрээс ингээ харахаар нүд нь ингээ гялцаад байдаг гэдэг дээ. Энэ одоо уг хүний энергитэй холбоотой болов эсвэл эрч хүч юм болов эсвэл юу гэдэг юм бол ингээл ямар ч байсан ингээл нүд нь л гялцаад байдаг гэсэн. Тэр эсвэл энэ том нүдэнд очир байна уу? Үгүй энэ манай аав энэ төр ер нь тийм гялтгар нүдтэй хүмүүс байдаг. Тэр удмынхаа хаа. Ийм бөөнгийн жижигхэн мөртлийн хурц гялтгандаг манай аавын талын л юу байх ч боддог шүү. Бүр ингээ асаад идэг гэж байгаа байхгүй юу? Тэр тийм үү. Тэгэхээр энэ хой хүнтэй тэр нөгөө энэ их нөгөө энерги эрч хүчтэй бас холбоотой байна. Бас байж магадгүй л тий. Тэгээ тэр их эрч хүч тэр нэг юм маань одоо энэ спортоор хичээлснээр бүр илүү нэмэгдсэн баха. Тий. Спортоор хичээлээд бол ер нь бол ажлын ачаал зүгээр л энгийн юм ярихад ажлын ачаал даах чадвар бол маш өндөр болсон байна. Энэ чинь мэдээж шүү дээ. Ажлын ачаал даах чадвар өндөр болсон байна. Сэтгэл зүйн хувьд бол их тайван болсон. Одоо жижиг сажиг ингээл уурлаад стрессттэй тийм бол байхгүй. Тэгээ би бол сайхан ирүүл байна. Нэг асуудал байхгүй. Эргээгээд одоо театрт байсан үе рүү очил л доо. Театрт байхдаа гэр бүл болцсон байсан тий? Тий. Хүүхэд гарсан байсан, төрсөн байсан. Басан инэрл гарцсан байсан. Тэгээд тэр үе чинь нөгөө баригатар явна гэж байх уу бас? Драмын театр бол тэр үед нэх явдгүй байсан юм аа, гайгүй байсан шүү. Тий. Тэр орчин үеийн театрт байхад бол мэлгэсэн явсаа. Тэгээ нөгөө ийм утас мөц байхгүй шүү дээ. Тий, харин тий. Сумын юунаас байна уу? Холбоо тэр байна. Хаан явна гэж нэг утас. Анд тий болж байгаа шүү. Минуттай тий. Тийм чөлөөтэй юм ярихгүй тэр чинь 1 минут чөлөө тэгэл тасарчдаг автоматар. Тэгээ залуу хүн ч нөгөө ар гэрээ ихнэрээ санаа. Тэгээ манай дууя энэ төр ярьдэн шүү дээ. Нэг 3-4 хоног явж байгаа л тэгэл чимээгүй болол цаашаа хараад хөвтөд эхэлдэг. Гэрээ санаад. Дууя тэгэл биеийн сулрал тэгэл гачин болчдөг гэдэг. Дууял ирээддэг байхгүй. Тэгээ би ч нэг гэрсэн хүн болохоор бас энэ гэрээ санаа. Аль болох гэртэл байж идэг. Тэгэхээр нөгөө одоо бол яг юм хөгжсөн.
одоо хол байсан ч гэсэн бүр дэлхийн наан цаана байгаа мөртлөөсөө нэг гэрт байгаа юм шиг уцаар ингээ холбогдоод бүр дүрсээ хараад ярьдаг болсон. Тэгэхээр тэр үе чи ямар ч тийм байхгүйсэн болохоор залуу гэр бүл болохоор илүү их гэр бүлээ санаад тий. Амар шүү дээ. Чи яг дөнгөж суудсан тэр чинь нэг эд гоё л та буцалж байгаа үе дээр тэгэл сурггүй болгосон. Сурггүй юм шүү тий. Ямар сург байхгүй. Мэддэхгүй. Тэгэл нэг сум дээр тэгээд ярьж байгаа юм ч ойлгохгүй. Тэгээд яваад. Тэрнээсээ кафе аваад цаа уулзчлаа. Цаа явц ягчлаа гэдэг юу ч ярьсан юм байхгүй. Байна уу бай сайн уу сай болоо. За миний гарын цай өстэй янз хээрийн цай янз юм болж байна. Тэгээд тийш хараалсан одоо болж байна. Манай Zebra International Distribution-ы оруулж ирдэг бас ийм гоё милк байгаа. Тэгээд гоё сүүгээрээ бас ахта цай чамлаа. За сайхан гарын хээрийн хинэггүй чукагийн хинцэрхэн цайнаас амсяа. Хэшаг уугаарай хөө. Хэшаггүй хэрүүл хийчихгүй шиг уугаарай. Хэр газар. Хийгээд уугаарай. За гоё юм. Хиттэй. За баярлалаа. Сүтээ. Шар тосоол мартчих. За яах. Ястаа сайхан байна. Бас энэ ажлын ачааллыг ингээд нэмгэлж өгсөн дүүнэртэй баярлалаа. Уулз чинь сайхан байна. Уулзаагүй уулзсан болохоор бас гоё. Маш хэцүү асууж. За тараадынхан байхгүй дараа нь ч ойлгож байгаа зү. Одоо би бас танд гоё хоол хийж байгаа. Ямар хоол хийж байгаа те? Тий. Бас наадмын хуушур идэж амжаагүй байх гэж танд гоё би хуушур хийж байгаа шүү дээ. Тэгэхдээ бүр гоё дуу хуушур хийж байгаа шүү дээ. Бэлдсэн одоо би гоё махаа. Сайхан амтархан ууж. Сайхан. За баярлалаа. Бид нар бас ингээд цагаан сараар занаахынд очиж залгоноо. Занаах нэр гоё бэлэг өгнө. Тэс. Цаасан чинь тэр санаанд очсон. Яг ярианаас хоцрох гэдэг байж нэг. Би энд ирээд нөгөө махаа батчихдаг. Яа. Ой, яста гоё цай. Яасан сайхан сүлэрсэн цай вэ? Ой, дахиад уугаарэ. Асуусан. Ахан болчлоо. Болцноо. За. Хаад нөө орой морой дэглэм мэглэмээ одоо барьж гэнэ юу орой хаад байхгүй. Дэглэмтэй мантай. Идээд унтчих юм биш үү? Маргааш өглөө босчих. Арай хийж үү. Тийм шүү дээ. Юу тэрийг бодохдоо мантай зүгээр өгсний нэдэл тэгэл боломж гарвал унтаар босоод ажиллаж л байгаа юм чи. Тэгтээ харцсангуу яг уусных бүр аймаар бас идэх нь гайг болцсон болохоор. Тэгээ одоо ер нь бол мэддэг болсон тий. Ямар хүнс өөрт хэрэгтэй вэ гэдгийг бас болов яг нэг саан гурал мөрлөөрэ баг хийдэл. Яа надад цаан гуралтай шүү дээ. Зүгээр. Энэ кино маань бас махтай их холбоотой. Энэ кино. Махтай? Тий. Миний сценүүд дандаа мах иддэг. Йоо. Эсвэл махнаас үрс байхгүй. Тэгээ тэр чин нахин штэ нөгөө кино чин тий. Нэг За одоо офшит. За сэрэдний. За байж байгаарай. За группны гэл тэрийг нэг эзнийгээ дахиад хит идэж штэ. Яг авахаараа идэх. Тэгээ танихыг аваад дуусчихвал за хажуу талын үний шахаа дахиад идэ гэж хэлсэн штэ. Хонь харахаа эйгөө иргэл. Мэрэгтэл идэж байгаа штэ. Дандаа хонь идэж гэнэ үү? Яг нөгөө хоньны чансан мах дээр. Чансан мах иддэг сценүүд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө тантан гэл. Одоо гоё амттай сайхан хуушураар дайлнаа та хоёроо. Тус маань олж гин. Дугуй хуушураа. Харин тийм наа чинь ч хүн болгон хийж чаддаггүй юм байгаа юм байна. Харин тийм ээ, чуукач чадаад байна. Харин тийм. Энд айгүй хэцүү. Тосондоо ингээ гараа ингээ айгүй хамгаалдаг байхгүй тийм. Энд тэгтээ үгүй хаа. Айгүй нарийн мэдрэмж байна. Үгүй ингээ харахлаар байна шүү дээ. Ингээд яг ингээ мантун бууз шиг чимхэд
хавтгаалаад элдээл амар амархан харагдаад байгаа байхгүй юу. Би Яг хийх тэр чинь чимтэй Хөөе. Гэхдээ энэ чинь нөгөө хийхэд бас харин амар хэцүү. Би бас анх яг тэгсэн байхгүй юу. Бүр амар олон удаа фейлдчихсэн нэ хийж чадахгүй. Тэгээд хэд оролцсны дараагаар болсон. Би ч нөгөө туршаал нөгөө хүүхдүүдтэй өгдөн шүү дээ. Тэгээд сүүлдээ нөгөө хүүхдүүд гэж ээж нөгөө махтай гамбар ч юм байна уу гэдэг. Махтай гамбар гэдэг байгаа шүү дээ. Йой. За ямар ч гэсэн их байгаа. хэд үзэх хэрэгтэй юм бэ тэгвэл. Тий. Олон хийсний юм дээр л яана. За эхлээд Гүй нэг өдөр нэр яаж ингэж дайлуу. Гүй ямар сайхан байна. салаатныхаа хачруудыг гоё тавьчих. Хуушурныхаа Хуушурныхаа солиорч. ингэж дайлуулаад ингэ сууж ийн гэдэг чинь. Уулзаг удсан байгаа хэлэх үү. Харин ч Хүмүүс ингээд таныг тэгдэг байхгүй юу? Бид нар ч яг хөө мэддэг тий. Тэгээ хүмүүс яхаар айгүй их зантай, Наа амар их зантай, дуу муутай, хямсгар гэж хардаг гэсэн байхгүй юу? Яс юм дээрээ бол ямар хүн блэ тий? тий. Яг тэр чинь ер нь хүн болон танилцсан хүн болгоо ярьд. Тий. Хардаж чаддгүйгээ тэгээд үү тий. Гүү одоо хэцүү тий. Би одоо тэгээ хатуулахгүй тул байн ингэж явчихсан. Надрах халтараа. Баян тийм. Тэгээ ер нь ерөнхийдөө бүх хүмүүс тийм ярьд. Би бол тэрийг сайн мэднэ л дээ. Ингээд ийм яраагаар ак хүртэл ярьж штеп. Энд акта ч бирээс нэг уулзж байгаа ингээд тоглол ингээд танилцал гэсэн чинь. Энэ тантай нэмийг танилцъя гэж бодож ирсэн юм ямар хүн гэсэн чинь. Тэгсэн чинь ингээд тэг бас тэгж харагддаг нэг ингээд хөмсгөө зангидсан юм яргуул хүн байж байгаа. Нэг л их зантай. Харин тийм. Гэт Гэсэн чинь нөө их цантай биш нэг тийм хөөрхөн амтны даруухан юм шиг. Өөрийгөө магтаад. Яаж ч магтаад. Яг царай мэрэ би тэгдэг. Би ч бас тийм олигтой царайтай хүн биш шүү дээ. Тэгэл ингээд хөмсг зангидсан юм яргуул царайтай юм шиг байгаа гэж хэлдэг. Тэ хүмүүс танилцаад дараа нь хэлд юм л да. Анх ингээд харахад нэг юм амар яргаасан бие тооцсон юм шиг юм байдаг гэл. Тэгээ тий хаалттай битүү. Яг үндэ болохоор хүн нь болохоор нөгөө нэг ингээд шууд ингээд хүнтэй шууд ингээд нээлттэй ингэждэг тийм характертай хүн биш байгаа байхгүй. Тэгээд танилцсны дараа бол арай өөр болт юм аа. уг нь Тэгээ одоо хүн өөрийнхөө байгаа байдлаа өөрчлөхгүй шүү дээ чинь. Тийм шүү дээ. Таал бай. Тэгээ таалагдахгүй таалагдвал би өөрөөрөө бай. тэгтээ тэр яруугаар юм шиг, тийм юм шиг гэж хэлж байгаа хүмүүс нь таалагдахгүй байна гэсэн үг биш байгаа байхгүй юу? Амар сонирн тий. Ингээд Шууд тарьчих гоё ингэж гэсэн үг. баймар тий ингэж Тийм баг тий. гоё ингээд яриад гоё ингээд баймар байх юм шиг. Тэг хүн өөрөө Тэрнээсээ эмээгээд таныг энэ байгаа байдлаас нь эмээгээд чи хэрэг хүн шууд тарьчих шууд л хайцдаг. Уг нь бол тэр хүн өөрөө Тий. Оо юм биш чи. Би бол ингэжсэн штэ. Ёстой сонио. Би 10 дугаар ангиад төгсөхдөө тэр нөгөө нэг чакапай гэдгийг чинь үзээ. Баа инээд байсан аахгүй. гэдэг байсан юм уу? Би одоо яагаас сууж байгаа бэ? Үгүй ингээд би чакапай гэж боддоо. Йоо. Тэгэл чи би ч одоо яана. За. Ойлголоо. Ер нь хитэн настай ямар Гэтэ би бол тэгж бодоагүй шүү дээ. Тэгээд бүр баг ингээд шүтцсэн ингээд л үнэхээр ингэсэн байжсэн чинь маскд орно гэл би нүүр тулсан нөгөө үнтэйгээ. Ингээ хүн нөгөө өөртөө итгэхгүй нэ гэдэг чинь яг болсон. Йоо нөгөө нэг миний нөгөө нэг бодож исэн хүн чи ингэж нэгэл. Тэгтээ би тэр үедээ тийм хаалттай малтаа одооны энэ хүмүүсийн ярьж байгаа шиг тийм нэг юм их цантай ч юм уу яраагач юм шүү. Тийм шиг хүн байна гэд. За магадгүй тийм үгээч мэддгүү байх хүүхд үе байсан учраас байсан баг. Тэгэл би ямар би язтай юм бэ бодож исэн өөрийгөө. Ата болгоны энэ хөвгдөж чакапай гэж одоо байж. Тэгээд тайв гацсан байж идэг. Энэ ата болгоны 10 жилийн хөвгдөж чакапай гэж би юу гайхаад тахад ямар ч. Хогцсон гэдэг. Сайн би энэ нэг малч ахта зураг авахулсан. Тэгсэн чинь тэрийг л ярьж байна. Тэрс үнэхээр супер. Ярьж ялаа уяач ахта ярьсан. Хөтлөө инегээл би хэд дахин үздэг байж лээ тэрийг. Гэхдээ тэр их сони тий тэр одоо хүртэл ингэж үзээд одоо энэ 10 жилийн хүүхдүүд тэрийг ингэж үзээд тий.
Тэгэхээр чи яг л нэг тийм одоо дөрүүд ингээд отооч байж л байгаа. Ирээдүйд ч байж л байна. Тэр нь байгаа л байсан. Байхгүй бах тус байгаа. Байгаа. Хүй. Чакапаг тагч гэж. Талигч болчихоо. Тийм баг тийм шиг байна шүү дээ. Одоо энэ алтан булгийн ингээл 10 жилийн бүгд хатлангаа юу хатлагаас зөндөө нэг юм шүү дээ. Уг нь чи хатлангаа яриад байгаа. 10 жилийн бүгд. сайн нэг юм нөө хөөрхөн юм хүүхд болгооддаг нэг аппликейшн гарсан байсан шүү. Тий. Тэрэн дээр бол гаргасан байгаас хамгийн дөрөд гарсан шүү баг. Тэр нэг мөнхийн сэдв байна л та тий. Тий. Хүний амьдралын нэг тийм Байнга ховоо ичээсэн. тийм хүн байнга байсаар л байгаа байхгүй юу? Таач бай. Тий, цаашдаач байна. Тэр л сэдв хөндөгдсөн дэл байна л. Тэрэнд нь азгүйгээр би тоглож. Магадгүй азтаа ч юм уу. Азгүйгээр. Ястаа гоё. Дараамаас яаж гараад өнгөт рүү орсон юм? Драмаас бол ингэсэн үлзийх сал тавьсан. Тийм. Үлзийгч бид нар ч драмд ажиллаж байгаа. Тэгээ үлзийгч өнгөт ажиллах уу гэд. Тэг яа гэл тэгэл хамт гараал. Ашуулгын чадварс магна ирээл. Тэгээ соёолон тарвны тоос гэдэг тоглолт юм. Тэр ч бүрс. Бүү юм болол. Жилийн дараа MC орж ирээл. Драм чадраас. Жилийн дараа юм уу? Хоёрын дараа юу? Гинэ тийштэй. Гин. Гэсэн. Хүндлэг юм. Хөтлөг шиг болсон сууж штэ. Бөө хамт ажиллаж байгаа юм яриад биш юм чи. Тэгсэн үү. Хитрхийн дүрдээ очиж. Тэгээд 3 ах нийлээд Гурван ах нь хамтлагтаа нэг тоглохгүй да тэгэл тайзан дээр тоглоод нэг бас мэдрээс аваац өндөртэй учраас тэгэл. тэгээ баярлалтай ш та гурав ингээд тустаа гараад тэгээд маск гэдэг бас том айл продакшныг байгуулад тэгээд яг үнийг хэлэхэд өдөө зэрэгтэй бид хэдэг ингээд тэ бид хэд чи ороод өдөө зэрэгтэй бас ингэж явж байгаагийн бас нэг шалтгаан хүч нь бол бас та гурав шүү гэж бас хэлмээр байна те. Баярлалаа. Энэ үг сонсгос гоё шүү. Тэгээд хараа нөө ахнараасаа бас нөө хамгийн их юм сурсан гэвэл бас жижиг юмнаас эхлээд айгүй их юм сурдаг юм байл л те. Ийш тийшээ баригадаар айгүй их явж мовдөг те. Баригадаар явангуут л тэгэл адаглал зүгээр нөгөө нэг октодоо нөгөө өрөөнийхөө хог могийг цэвэрлээрээ эн чин маскын нэр те цаашлаад урлагийнхны нэр гарна шүү гэл те. Тэгэл энэ жижиг юмнаас ахуулаад маш их зүйлийг бас суралцаж ахнараас айгүй гоё үлгэр дуурайл авч ирсэн. Одоо ч авдаг. Яг энэ үг сонсох гоё шүү. Яг би ч нэг тийм яг сонсох гоё. Та хэдээ сонсож байгаа юм шүү. Харин тийм тэгээ ямар сандаа энэ жүжигчний одоо энэ ур чадвар ажиллах энэ нэг дадлагчлалтаас гадна амьдрал дээрээ хүртэл хой хүмүүсээс нь юм сурж байгаа байхгүй бид нар. Тэгээд дараа нь бид нар өөр газар очиод ажиллана шүү дээ мэдээж. Тэнгууд одоо маскын жүжигчл гэж ярьдаг. Би нэг хүнлэгийн аюу олон хүмүүстэй ингээл ажилладаг. Тэгэл маскын залуучуудаа ажиллах хэрэгтэй гоё шүү гэж ярихаар л бас би ингээл та хэлэхгүй ч гэсэн дотроо ингээл те. Угаасаа маскын бүтээгдэхүүнүүд бид нар тэгэхээр маскаараа маскахаас өөр арга байхгүй гэдэг бол миний хувьд те бүр ингээл янз гоё шүү. Тэгээ дүүнэр өнөдөр сайхан жившд болсон бай. Тэгээ тайзнаар хараал бахархаж байгаа юм чинь. Л аваал ингэ явчихсан шүү. Тэгээ ард нэгээ зогсож байгаа та. Ямар гоё юм те. Гоё жившд болж те. Яалтчгүй юм да. Тэгээд ингэж одоо манайх ингээд яг бүрэн бүрэлд хүнээр одоо өнөөдрийг хүртэл ингээд бүтэн оршин тогтноод явж байгаа нь манай 3 ахын бид нар өөрсдөө хэлэх дуртай тулгын 3 чулуу гэдэг шиг 3 өөр хүн байгаа байхгүй юу? Яг үнэ. Яг 3 өөр юм ертөнцтэй, өөр юм үзэл бодолтой, өөр юм маниартай, жанртай юм 3 өөр хүн бие биесийнхэн дутуугаа нөхөж ингэж тогтож байгаа юм болов уу гэж. Яг үнэ шүү дээ. Тэр чи яг үнэ шүү дээ. Яг үнэ. Тийм. Яг эцсийн цэг нь бол маск байна. Маск байгаа гэдэг тий.
эцсийн цаг дээрээ бид нар л төвлөрч чадж байгаа даа л. Тэрнээс шал 3 өөр юм. Шал 3 өөр. 3 өөр характертай, 3 өөр нэг гарын тавар дээр 3 өөр орчин төссөн гэдэг чинь. А гэхдээ бид нар юун дээр ойлголцсон юм бэ? Бид 3. Маск гэдэг дээр ойлголцсон. За нөө салхиныгаа хамгаалтыг өргөд шүү. Энэ бол тийм биш 20 үү? жил болно гэдэг бол гоё те. Энэ бол ойлголцол, төвчээр, хүндлэл, хайр аюу олон юм байж Маш их юм аа. олон жил байж хамт ажиллана. Баг болно гэдэг бол маш хэцүү. Энэ бол цаг хугацаа маш олон юу. Бид нар бол баг бол чадсан гэдэг байна. Энэ бол хамгийн үнэтэй юм гэж би боддог шүү дээ зүгээр. Баг болж чадсан. Миний хувьд бол маскын хувьд бол яагаад бид нар баг болж чадсан бэ гэвэл бид нар зөв хүмүүсийг цуглуулж чадсан бол байгаа юм болов уу гэж би боддог шүү дээ тий. Зөв ёсолтгонтой зөв нэг хайрлж чаддаг, хамт олонтой байж чаддаг тэр л чухал. Одоо ч тийм болцсон байна. Яг нэг үгэлт одоо компаниуд юу болцсон бэ гэвэл мэдлэг боловсрол гэхээсээ илүү хүний ёс зүй хүнтэй хамтарч ажиллах гэдэг. Тэ? Тийм шүү. Тэгэхээр багийн ажил гэдэг бол ерөөсөө хүнтэй холбоотой, хүмүүний ёс зүйтэй холбоотой. Харилцаа. Нэг буруу ороод ирэхэд ботордог тийм энэ бол Нэг шуудаан дотор тий шуудаа төмсөн дотор нэг ялзарсан төмс ороход бүгдийг ялзруулдаг. Энэ чинь ерөөсөө байдаг. Хүн ажил дээр юу хэр хүч чадлаа харуулж ажилдаггүй. Хүн гоё ажиллах гэж ирдэг байхгүй аз жаргал. Хамт олон гоё байж, гоё хандлагатай байж тий ажиллах гэж ирдэг болохоос биш. Өөрийнхөө авьяасчлалыг харуулах гэж гэдэг юм уу? Эсвэл хэнийг гоё харагдах гэж гэдэг юм уу гэж ирдэггүй. Хүн яагаад ажил руугаа яард юм хэр гоё уур амьсгал бай. Бараг цалин бараг чухал биш шүү. Тийм шүү дээ. Энэ үйл. Гоё хамт олонд гоё байх гэж. Тэгэхээр айгүй чухал юм байгаа даа. Хамт олон бүрэлдэнэ гэдэг бол амьдралд хувь хүний өөрийнх нь амьдрал маш чухал байхгүй юу? Тэгэхээр хувь хүн гэж байгаасаа илүү бусдыг хүндлэх. Тэр хүн өөрөө тэр ажил дээр ирээд зөв хамт олон донд ирэхэд тэндээс маш их энергийг авдаг, амьдрах эрч хүчийг авдаг. Баггүй юу? Тэгжээж эн чинь урт удаа ажилтдаг болохоос биш хэн нэг авьяастай амтэн ч юм уу хэн нэг хүчтэй хүнийг шүтж амьдрын байдаггүй маа уучлаарай. Би бол уран бүтээлчдийн юм дээр ч гэсэн хэлчихэ. Хэн нэг хүчтэй хүнийг шүтж ерөөс амьдрдаггүй. Багаар ажиллаж хүчтэй байж идэг. Багаар ажиллаж уран бүтээл гоё болдог. Хамт олон урт удаан байдаг болохоос биш. Хэн нэгэн лаг амтныг бид нар шүтж ч юм уу. Хизээж тэгж уран бүтээл гоё гарч исэн түүх байдаггүй. За би одоо л энийг бол өстой бардам хэлж чадна. Тий. Багийн ажил тэгэхээр багийн ажил тэгээ ёс зүй тэгээ хүндлэл хайр тий. Манай амтлагчны хүүхдийн дадлахтаа амтлах гэдэг. Базар байна. Амар уу. Жижиг жахаа орж ирээ жиргсэн болдог. Яаж өгөх жиргсэн болоод бүбүзэлэх штеп. Үрчээ. Эцэнд ингээл дандаа хүүхдүүд ууж гин тий. Гоё амтлагч шүү. Тэр юу нэ сэн тий. Залуучуудын хамгийн багууд нэг үе. Та нарын багууд нэг үе. Тийм биш тий. Тэр сэндэ. Тэр юу нэ. Мэдгүй. Олон хангаар баригад явсных л ахтай. Асаа бүгдээрээ баригадаар яваад тэгэл нэг л өдөр гэртээ ирнэ шүү дээ. Нэг зэрэг ирнэ шүү дээ. Тэгээд ойлгомжтой шүү. Ярих юм шалтгаан. Яг тэгэхээр би өмнөөс нэг ярьж ирсэн тий. Одоо би дахиад яриа. Хөгсөн залуу нэг үе өгдөг. Манаа Манай ойлгомжтой шүү. тий. Манаа уу. Бараг бүгдээр хамт явлаа. Ганцхан уу тий. Бүгдийг нэг үе. Тавтай, оцтай, хаттай, бүгд жицоо. Жицоо харин тий. 300 жамтаа оны 300 хамт байцгач яах юм бэ? Тэг хөгшин залуугүй бүгд айдхан багхгүй юу? Үгүй энэ харахгүй шүү дээ. Гасч. 26 хоногийн дараа ингээд та огцом орж ирээд ингээд би энд суугаад
Чука хуушрыгээд баанч тань зогсоо. Зогсоо. Байглаа тэнд хараад. Байгалаа тань байгалаа бишээ таа. Ануу шүү. Та нар хүний нэрийг гэж болохгүй. Тий. Хөөрхштэй гинэ тэндээс. Хөөрхштэй миний мөн ахал намайг ануу гэж гинэ. Зүрх шүү гинэ. Цааш дандаа ануу гэж дуудсан чинь. Байгалыг нь ойлгоцоо. Аханстаа гоё юм да. Баярлалаа танартай. За юу яач гоё эхлээд гоё энэ гарсан хуушуурнаасаа хайд мэн зоогч ээ. Халуунаар нь гоё. Би на байцаа салаад бас хийсэн наадах. Байцаа салаадтайгаа гоё холиод. За наадмын анхны хуушур шүү дээ. Аа. Янз нь оо. Манай чоккач хоолн сайн л да. Хүмүүс жороо тавь гэдэл нь шүү дээ. Төгсөрцсөн мэн үү? Нэр чока менюг гаргачмаар юм шүү. Одоо хоёлаа ер нь тэхүү. Харин дээ. Юун дээр менюгээд За эдрээс хажуугийн меню гэж байгаа л. Би яах вэ? Хуушурны давс нь яаж вэ? Чогч хуушур Бүх юм гоё. Та нөгөө гоё салаад юугаа хуушурндаа ороогоод ид салаа. Чокката баярлаа. Ёо. Сайхан байлаа. За энэ хуушураас наадмын хуушур хэн болгон хийж чадахгүй хоо тий. Гүй бас хийжтэй. Би нэг удаа үзсэн. Нэг талтаа боогндроод эсвэл хагараад ёстой ёо. Би бас хоол их дуртай. Ер нь бол туршаа. Гэхдээ энийг бол хизээж чадахгүй. Тэ хараа юм. Гэтэ энэ хуушурны газар харахтай амархан харагддаг тий. Харахаар ингээ аюулгүй амархан ингээл яг Энэ ямар чимчав юм бэ? шиг болоод ингээл. Манай Яраш хоёр гэж. Хэлдэ. манай Zebra International Distribution-ы оруулж ирдэг ийм гоё Lemon Fresh гэдэг energy drink. Ууж байгаа л би асуухгүй. Машин нэг уусан, тэр цаа нэг уусан. Одоо ууж. Асуугаарэ. Яг вэ тэгээд энэ бол шудраг ярьсан дээ шүү дээ. Гэт өгцөн юм дахиад хоёр ярьсан дээ шүү дээ. Махлаа ордог гэдэг тэгээд ороо суулаа. Энэ мах ямар байх юм? Тэнд нэрээ зориулаа өнөөдөр бас ийм гоё ногоо хөнгөтэй За байна. сонсоо. За яриа. Монта энэ Монголиагийн хамт олноос яг энэ тань зориулж энэ насрыг энэ майхантай зориулж барьсан юм аа. Энийг сонсох гайсаад. Майхан дөрөсөцөл. Өдрөөс хойш суулаа. Энийг чинь сонсохоор суусан гэж. Бүр залгаа юу? Хоёр өөр махан залгасан. Гоё нөө гоё. За баярлаа ямар ч байсан гэдэг амар их орсон байл. Тэгээ ямар ч байсан Гэхдээ бас чи мэдээж мэдээ энэ влог дээр өстө орохгүй байх шүү. маш ихээр хэрэглэгдчихлээ. Одоо тэгтээ яванда ингээ баг багаар засаа явна. Би ч гэсэн өөрийнхөө дутагдлыг бас ингээ засаад яваад байгаа. Анзаарчихсан уу? Тэгээ ахыгаа ирж бит хоёрын гараа дээр влогд маань ах минь бас оролцсонд маш их баярлаа. Хоёр дүүтэйгээ гойс сайхан дотн халуун яриа өрнүүлсэнд бас Хоёр баярлаа. талуу яриа өрнүүлэх бол одоо хинтээ өрнүүлсэн. Тий. Гоё. Миний хувьд л сайхан байна. Нэг өдөр ч гэсэн бас хүн өөрөөрөө байна гэдэг ч тий. Гоё. Яг тэгэхээр жинхэнэ халуун дотн хайртай хүмүүс ингээд хамт байна гэдэг чинь ерөөсөө сайхан шүү. За юу яа? Ахтай бас нөгөө нэг гарын бэлэг бас таньдаа бас өгнө. За. Тэгээд энэ ханас илээ? Mountain Mongolia манай энэ майхан асар энэ гэрэл бүхлийг одоо Астагоны хэрэгжүүлж бүх юмыг өгч одоо бит хоёрын влогт оролцож байгаа. Таны дуртай зүйлийг Кофе. Тийм манай заанах маань бүр кофег маш их уудаг байхгүй юу? Маш ихээр чансан кофег. Тэгээд ах минь энэ гоё маш их зураг натурд хөлөө гадаа явуулсан юм гоё. Айны кофе тий. Бүх юунууд Бүх хэрэгсээ та задлж болно. Нөгөө нэг бутлаагчтайгаа байгаа. Оо, наа чин Кофений ахаа бид натар байгаа шүү 8 сар тий. За энийг аваач.
Баярлалаа. Яг идэр. Жинхэнэ миний нэг дуртай кафе авдаг. Ашиг шүчээ авдаг юм бэлгэлчлээ шүү. Манай мөнх бат маань занаахт өгөөрэй. Занаахт минь өгөөрэй. Кофе тайм. Хош. За одоо энэ дотор энэ яасан? Кофе тайм. Бүр зориулаад Монтай Монголиа гэж. За. За энэ хаана нэлээд чиглаа? Zebra International Distribution ни хамт олноос танд Ийм зориул бас гоё. гарын бэлгийг явуулсан. За энэ Тэр нөгөө йогурт байгаа шүү. энийг юу чи кино групптэй те гоё юу. Яг Оо ямар хүндий. Их юм байна бэ. За энэ кино группийнхэндээ гоё бэлгэлнэ. энийг өөрөө хэрэглэн. Хэрэглэн. Энийг тань зориулж явуулсан. Энэ бол кофе тайм. Тэгээд 8 сарын ихээр хэдүүлээ Дахиад натур хамт гарцгаа. олноороо гоё уулзаад бас натурт гарах нь байна. Маска 20 жилийн кино. Яа миний нэг хүсэл мөрөөдөл болохоор Маскт ажиллаж исэн, урд нь ажиллаж исэн хүмүүстэй юм. Бүгдээрээ ингээд нэгдээд энэ кинонд орчвол бас түүх юм да. Энэ бол нэг тийм юу гэдэг ашигын гэдэг юм уу. Тэр утгаараа хийж байгаа кино биш. 20 жил зориулсан. Бидэрт ажиллаж исэн. Магадгүй инкүүч цаана Бүгдмөө хийгээ те. тоглож ивэл гоё те. Ингээл бүгд байж ивэл гэж зүгээр. Миний мөрөөдөл гэхдээ яг хүмүүсийн ажил цагнаар яадаг юм Яах нь те. бол бүгдээ ороод ингээд дараа нь түүх үлдэх юм болов уу гэсэн зөв мөрөөдөл бодол. Тэрнээс энэ кино бол юу гэдэг нэг тийм мөнгө төгрөгөө олох гэж юу гэдэг нэг тийм ашигын төлөө хийх гэж байгаа кино бол бас биш гэж бодож байгаа зөв миний бодол. Яг мэдээж юм хийсэн хүмүүс мэдээж тэргээ бодно. Гэхдээ хамгийн гол нь Маскт ажиллаж 20 жилийн дотор ажиллаж байсан бүх хүмүүс ороод хамрагчвал нэг түүх үлдээх гэл те. Нэг түүх үлдээд үлдэн шүү дээ. 20 жил бид нэр хэн байсан бүгдээрээ байвал гэсэн мөрөөдөл байгаа. Тэгээд бүгдээрээ байвал гэж хүсэж байгаа. Бодож байна, хүсэж байна. Бага бүх хүмүүс цаана ажиллаж исэн. Энэ цаг хугацаанд нь тий. Тэдгээр хүмүүс маань бас Хамт байсан те. Тэгээд энэ кинонд орчвол 1 сард нээлттэй хийгээд бүгдээрээ 1 сард нээлттэй хийнэ гэж тооцоолж байна л да. 8 сар зүрэндээ гараад. Тэр нэг гоё түүх үлдээчих юмсан. Бүгд хийж ажилласан шүү. 20 жил бүгдээрээ энэ хийж ажиллаж исэн шүү гэдэг. Одоохонд бол мэддэхгүй бах те. 20 жилийн дараа юм уу энэ бол жоох үн цэнтэй биднэрт үлдэх юм болов уу гэсэн зүгээр бодол байгаад. Тэгээд энийг бас Маскт ажиллаж исэн, урд нь ажиллаж исэн хүмүүс сонсгойлгоо тий. Сэтгэл зүрхээрээ бас ороод энэ хамтраад гоё жижигхэн ч гэсэн дүрд нь ороод эсвэл зүгээр хамт ингээ байгаа ч юм уу. Маасан ч үеж болно шүү дээ. Яг болохгүй ш. Ингээ ажиллаж бас гоё юм даа л гэж зүгээр бодож байна. Мөрөөдж байна. мөрөөдөл биелдэг. Мөрөөдөл биелнэ. Инкүүш шин тий. Ингээ байж бас гоё өстэй тий. Тийм шүү дээ. Ай нэг л шатаж хийштэй. Оо энэ тосоо авч яваарай хаа. Энэ нөр хоёр тосоо мартсан шүү дээ. Йоо iki тарсан чи нөрөө. Манай Easy Beauty Mongolia хамт орноос нарны тос. Иш хараа гэдэг болоо шүү дээ. Үгүй шүү дээ. Адаган дээрээ бөмбөрөөсөө. Яач. Яг аачлаа. Би бас ингээ апмаар шүү. Тэгээ тавьчихгүй ийшээ тавихгүй бол Энэ юундаа юу шүү. энэ дээр тавих Юм шүү. дээр тавьж яах. Мартай авчвал те. За ямар ч яа бэлэг аа. Ямар ч юм ширээн дээгүүр байна. Эндээс юм үлдээгүй те. Бүгд ярьсан. Маргааш уцсдаг үедээ хөө тэр үлччихээ. Тэс хотож байгаа яа. Хотож жагаад юу нөө наадам центрийн дуулчих. Ахын хол явж чадахгүй. Юм аваад ирээ. Тэгээ хан уу яг тэр. Юу тэр стёрны хажуудаа цэцэрлэг байгаа. Тэр ингэ суужаад ингэчээ. За хэдүүлээ өнөөдрийн дугаараа өндөрлөе Тэгээ те. сайхан байлаа. Тэгээд Ахын маргааш уснаа зурагтай. тэгэхээр иш дамрах хэрэгтэй. Та нанаа онцгой танд битэр бүгэнд дуудаад Хүүг гадна хийсэж чинь зогсож.
Гүү гэдэг. Тэр групп нь гайхчихлаа. тоглолцгоо хаа. Бид өөрөөсөө наран дээр унтчихноо. Таяр. Ямар ч байсан гэхдээ зорж ирсэн ажил маань бүтэмжтэй сайхан байна. Миний хувьд бол ерөөсөө аягүй сайхан байлаа. Надад болох нэг нэвтрүүлэг хийх гэж байгаа шүү. Зүгээр л ингээд хамт уулзаа сууж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд амраал тий. Тэгвэл бол нэвтрүүлэг хийж нөхцөл хүм чинь ингээл Баригдвал. надад бол ямар ч тийм алга. Өнцгөө хаагаал уу? Яг дүүнэртээ сайхан намайг эргээд ирээ сууж байгаа юм шиг. Сайхан байлаа. Наа би эндээс айгүй онцгой гардаг шүү. Эндээсээ. Ста сайхан. Ямар ч хамттай. Ямар ч олон юм уу? Дайл юу намайг. За баярлалаа. За баярлалаа. Ингээд гараа дээр блогийн өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар Өнөөдөр зочноор оролцсон ахта маш их баярлалаа. Бид хоёрыг амтдаа сайхан хуушур салаатаар дайсан Чуката баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран оролцсон бүх компаниудаа маш их баярлалаа. За тэгээ дүүнэртээ баярлалаа. Ирж ирсэн. Бас хүнд ажил энэ бол савар ажил биш. Коммуни ажил. Тэгээд хайрт батан дөрмөн маань ирээд сэтгэл маань сэргэлээ. Сэтгэлч их хөдлөлөө. Тэгээд таастам шиг баярлалаа. Амжилт хүсье. Цаас тааштай ажил амжилт хүсье. Би тэр цаас тавтаад байсан. юу ч яриасаа гэж. Цаас тааштай хамтдаа бид нэр амжилт. За амжилтаа киногоо дуусгаад ирээд ахаа. Нэ тэгээ. Одоо юм дуусчих. За. Баярлалаа. Бай.